Улсын нэгдсэн засгийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний 11-р сард 6.5 их найт төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.4 их найт төгрөг болж, улсын төсвийн алдагдал 980.4 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны муу үетэй харьцуулахад төсвийн алдагдал 1.7 их найт төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Ингэж буурахад татварын орлого нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ. 6.8% өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал харин өмнөх оны үеэс 1.7 их найт төгрөгөөр буурсан. Энэхүү бууралтад татварын орлого 1.2 их найт төгрөгөөр өссөн голлон нөлөөлсөн байгаамаа. Татварын орлого 5.6 их найт төгрөг болсон байна. Энэ нь бол өмнөх оны үеэс 1.2 их найт төгрөгөөр өссөн үзүүлэлт. Татварын орлого өсгөд орлогын албан татвар 58.7%-аар, нэмэгдсэн үртгийн албан татвар 48.8%-аар, гадаад үйл ажиллагааны орлого 54%-аар, нийгмийн даатгалын орлого 11.5%-аар өссөн татварын орлого өсгөх гол нь нөлөөлсөн байна. Харин эдийн засгийн голлох үзүүлэлтийг илтгэдэг инфляц өмнөх сараас 0.1% буюу асар бага өсөлт үзүүлсэн ч өмнөх жилтэйгээ харьцуулахад 6.5% өсөлттэй гарлаа. Инфляц ингэж өсгөд энэ жил ургац алдсантай холбоотойгоор төмс хүнсний ногоо 19.5%, гаалийн онцгой албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн үн 21.3%-аар нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ. Өмнөх сартай харьцуулах юм бол хэрэглээний бараа үйлчлэгээний өмнөх сараас бол 0.1%-аар өссөн байгаа. Энд бол эм тариа эмнэлгийн үйлчлэгээ бол 1.3%-аар өссөн нь бол олон нөлөөсөн. Өмнөх сараас бол 0.1%-аар л өсөлт үзүүлсэн байна. Тэгвэл Монгол Улсын нийгмийн голлох үзүүлэлт болох бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11-р сард 24.1 мянгад хүрсэн бол ажилтай ч гэсэн өөр ажил хайхаар бүртгүүлсэн 10 мянган иргэн хөдөлмөрийн бэрчэд бүртгэлтэй байгаа статистик гарчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 44.4% нь бүрэн дунд боловсралтай иргэд байгаа л 34%-ийг бакалаврын болон дипломтой иргэд эзэлж байна. Харин хамгийн бага хувь буюу 5 мянга нь тусгай дунд мэргэжилтэй иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны үеэс 9.3 мянган хүнээр өмнөх сараас 94 хүнээр буурсан. Харин нийт ажилтайж бүртгэлсэн 24.1 мянган иргэний 13.2 мянган буюу 55% нь эмэгтэйчүүд байна гэсэн дүн гарсан байна. Түүнчлэн сүүлийн 3 жил орчим сар тутам өсөлттэй гарч ирсэн хугацаа этэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас 7.8%-аар буурсан эерэг үзүүлэлтийг өнөөдөр танилцуулсан. Ингэснээр 2017 оны 11-р сарын эцэст хугацаа этэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 893.7 тэрбум төгрөг төрж өмнөх сараас 75.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Тээвэрлсэн байна. Энэ үзүүлэлт өмнөх хугацаа этэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нь бол нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6%-ыг эзэлж өмнөх сараас 0.6 пункт, өмнөх оны мөн үеэс 1 пунктээр тус буурсан байна. Энд сонирхуулахад ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дундаж цалин өмнөх жилийнхээс 8.1% буюу 71.6 мянган төгрөгөөр өсч 955,600 төгрөгт хүрчээ. Гэхдээ цалин өссөний бүлгээр авч үзвэл 240 мянган төгрөг хүртэлх цалинтай иргэд 48.4 мянга, 240-оос 300 мянган төгрөгийн цалинтай иргэд 34.9 мянга, 300-аас 500 мянган төгрөгийн цалинтай иргэд 107.7 мянга, 600-аас 900 мянган төгрөгийн цалинтай иргэд 218 мянга байна. Эдгээрээс 300-аас 500 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид энэ онд 5.1 мянга буюу бусдаасаа хамгийн ихээр өссөн статистик гарчээ.